Мексикийн нэгэн дүүрэгт хот нэлээд сүрсэн байдалтай дүр зураг харагдах ба энд Ник Фьюри ирсэн байна. Ник Фьюрийн дэлхийд аюул учрах үед Avengers-ыг нэгтгэдэг хүн гэж ойлгоход болно. Ингээд тэдний өмнө нэг нөмөрхтэй залуу бууж ирлээ. Гэвч араас нь аврах чулуун хүн гарч ирснээр кино маань эхэлнэ. Whitney Houston-ы I Will Always Love You дуугаар кино маань эхэлж байгаа нь нэг л учиртай. Учир нь Петер Паркер буюу хүн Азийн хамгийн дотны супер баатар болох Тони Старк Avengers-ийн Endgame анги дээр үхснийг та бүхэн сайн мэдэх бах. Мөн Ахмад Америк, Black Widow, Vision зэрэг супер баатруудад ямар харамсалтай зүйл тохиолдсныг санаж байгаа сте. Avengers-ийн хамгийн том тулаан дуусны дараах үйл явдал ингээд эхэлж байна. Сургуулийн мэдээгээр Thanos 5 жилийн өмнө ертөнцийн хагасыг устгасан. 8 сарын өмнө супер баатрууд тэднийг эргүүлээ авчирсан талаар ярьж байна. Тэгэхээр 5 жилийн өмнө алга болсон хүмүүс эргэж ирэхдээ тухайн насан дээрээ эргэж ирсэн бол амьд үлдсэн яг чацуу хүмүүс нь 5 насаар илүү хөгшин болсон гэсэн үг. За, хууль ёсоор киноны гол дүрлүгөө оръё. Петер Паркер өмнөх анги дээр MJ-ийг бараг анзаараагүй байсан бол тэрнээс хойш тодорхой хугацаа өнгөрч бидний мэдэхгүй зүйлс болсон байх. Тэр нь юу вэ гэвэл Петер MJ-д сайн болсон байна. Тэгээд Парист очихоор түн сэтгэлийн ээжлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна л да. Нед бол Европт олон охтуудтай уулзрах тул сайхан ганц бие байжгаад явсан дээр гэлээ. Энэ үеэр MJ ирэн тэдний яриаг таслав. Аялын төлөвлөгөө мэт юмнууд тайлт яриад таарлаа. Өмнөх ангийн сүүлд Петер эгчтэй хүн аз гэдээ баригдчихсан шүү дээ. Одоо харин эгчин түүнийг олны өмнө ураад яриа энэ төр өгч байна. Гаднаас Happy ороод ирлээ. Гайхалтай оргиж шүү. Шин дайшин зөө. Баярлаа. Шин сахлоо. Мэй эгч болон Happy хоёрын хооронд ямар нэгэн зүйл үүсэж эхэлж байх шигээ. Анхааралтайгаараа Ник Фьюри залгаж магадгүй шүү. Юу гэж над руу залгадیں۔ Өөр чухал хэн нэгэн рүү залгах байлгүй дээ. Гэсэн чинь харуу нууцалсан дугаар залгаж байгаа сте. Чи ярил та. Яагаад мессеж өчүү? Түн рүү дэж болохгүй штэ. Spider-Man одын ажлаа хийх хэрэгтэй болох нь дээ. Тони Старкийн халааг авах хэр байна да гэтэл жаахан эвгүй болсон бололтой. Тэднээс холдоно. Яасан бананаас бултаж чадахгүй байгаа мó? Spider-Sense чи яацъя? Парис руу явах гэж байгаа юм байна. Мэй түүнийг кэрлэн. Ядаж өмсгөлөө аваа яв гэлээ. Паркер огцон цуг ямар байна да? Автобус шиг биш шүү. Ядуусын хороолын дээгүүр нийсдэм л да. Хатагтай наа чи 21-тэй биш. 16-тай алуугалаад ирсэн юм л да. Ингээд хөөхөн аргалжглаа. Харин энэ залуу бол Брэд. Хэдий нас бий гүйцсэн эр хүн шиг болоод олон охтууч крашдаг болсон бололтой. MJ-ийг бас кэрлээд байгааг бодоход Петер шинэ өрсөлдөгч гарч ирэх шиг боллоо. Нед, надад MJ-ийн хажуу суугаад чиний тусламж хэрэгтэй. Уучлаарай, Петрийн урд байгаа их чи үнэртээ бас амар үнэртэй байна л да. Петер хашлтай юм аа. Гэтэл багш нь гэнэт сонсон гутаа сенсац болоо шууд хуйлт хийгээд эхэллээ шүү. Нед энэ охинтой хамт суугаад MJ-ийг Брэдтэй суулгаад Петер хойно багштайгаа сууж таарваа. Сайхан бүтлгөө тэ. Тэгэхээр араадны ангаж тоглоомыг мэдхүү. Үгүй ээ. Урд нь тоглоом тоглож байсан уу? Петер чихвчээр хамт MJ-тэй кино үзэх төлөвлөгөөтэй байсан чинь багштайгаа үзэхэр болоод нөгөө талд Брэд MJ-тэй тэрийг нь хийцгээж байд юм аа. Нед санаандгүйгээр үрчлээ. Энэ охин бол Бэти. Петер 0-оос гарах гэсэн чинь MJ гадаана. За ядаж цэвэрч залуу гэдгийг харуулах хэрэгтэй шүү дээ. Арай л удчихуу да. Петер ч ёстой хардаж өгч гинөө. Нөгөө нэг ганц бие амьдрал гэдээс Нед чинь нөгөө охинтойгоо онгоцонд ганц суугаад уйргчихжээ. Бид хоёр онгоцонд ярилцаад их олон зүйлээр төстэй гэдэг мэдсэн. Европт ганц бие амьдрал чи яасан? Петер, тэр чи хүүхдийн үг. Тэр хүү одоо шилдэг эмэгтэйтэй учирсан. Одоо эр хүн болсон. Очлоо хонгор минь. Онгоцны шалганаар цүнхөө шалгуулах болвоо. Өмсгөлөө хайсан гэсэн чинь Мэй их чинь цүнхэнд нь хийчихжээ. Тэдний эхний зогсоол бол Италийн Венец. Сургуулийн аялалч хөгжилтэй байгаа бололтой. Петер тарин боломж гарах нь үгүй юу яах нь? Брэд MJ-с холдохгүй мөнхийн хариулчих бодолтой шүү. Сайн охиндоо бэлэг өгөх хэрэгтэй. Тэгсэн гэнэт MJ гараад ирдیں۔ Уудан чи юу байгаа юм? Тэд голын иргэн ойр орчимд хамт байж байгаа үед уснаас гэнэт нэгэн зүйлс гараад ирвээ. Дотогийн морфлинг шиг л ус нь хүн шиг бийжээд тэр хавийг сүйтгэж эхэллээ. Петер буудалтай өмсгөлөө орхичихжээ. Гүүрлүү харуул маш олон хүмүүст аюул учрах болов. Ингээд Супермен шиг л киноны эхэнд гарсан нөгөө ногоон нисдэг залуу. Мондог супер хүчтэй баатар байх нь усан мангастай янзын үзэж байна.
Петр туслая гэсэн чинь түүнийг энэ усны суугаас холдуулах хэрэгтэй гэлээ. Хаанаас ч нэг бага зүүж аваад дүүлж өгвөө. Усан мангас хот дотор ороод иржээ. Тэнд нэг сүмийн баг нурах гэж байна. Петр ямар ч байсан тогтоох гэж хичээнэ. Бүтлгүй гэж хооход мөрүүлчихлээ. Дахиад нэг. Арай ядан тогтоож байх хооронд нисдэг залууч бас сайн үзэлцэж байна. Баган ч унлаа, ус шавгагдаад ялагдаж дууслаа. Хүмүүс мэдээж нөмөрхтөө ногоон залууд баяр хүргэнэ. Мэй их ч нууцаар ярин. Өмсөглөө мартаадахт яах вэ чи? Тэр залуу хэн байсан бэ? Ноён Стрэнж юм уу? Доктор Стрэнж. Гэхдээ хэн гэдгийг мэдэхгүй. Happy, наа чи миний хоол. Юу вэ? Happy наа чи байгаа мó? Happy ажил гэж далим гаргаад ихчээсэн салхаа болсон болтойдгоо. Босд нь нөгөө баатрын мунтыг гайхаж байхад флаш бол хүн алзыгаа шүтээстэй. Юу ансугаа? Тэгэхээр нөгөө үл мэдэх баатрыг Мистерио гэдэг бахан. Чи хэр их зүйл харж амцсан? Зүхтааж байгаад амжаагүй. Би ч гэсэн их хоол зүхтаж байсан. Маргааш Эвлийн цамхаг хэр байх бол доо? Нед Петр хоёр байж явах үед Недийг унтуулчихлаа. Хэн бэ? Ник Фьюри. Хүн аз нэлээ морж байгаад ингээд нүүрлж шүү дээ. Чамтай холбогдох үнэхээр хэцүү юм аа. Чамайг нааш нь авчих гэж байсан чинь чи зугцаар энд ирж. Сон тохиолдол юм аа. 5 жилийн өмнө би бүхнийг мэддэг байсан бол одоо юу ч мэдэхгүй болж. Багчгүй. Надаас ухтаа ахлах сургуулийн нусгаж аалтай. 7 хоногийн өмнө Мексикт нүүр царайтай хууль салхи алдсан. Мароккоч адил зүйл тохиолдсон. Ник Фьюри юм яхаар Нед хоригшаад генет багш нь саад болоод Недийн найз зөвхөн хүртэл хаалга тогшоол. Түүнийг бүр яриулдаггүй. Тийм болохоор энэ маш яаралтай. Өнөөдөр ус маш их бактери агуулж байгаа шүү. Хууцсоомс. Стар гүнийг чамд үлдээсэн. Нүдний шилүү. Ник түүнийг хэдэн хүмүүстэй танилцууллаа. Тэнд нөгөө Мистерио байх нь тэр. Яа, энэ дүрийн сонголт тухайн үед янзын байлаа шүү дээ. Мистерио өөрийгөө өөр ертөнцийн дэлхийгээс ирсэн гэж хэлнэ. Та нар мультиверсийн талаар мэднэ үстэй. Манай дэлхий байлаа гэхэд маш олон өөр ертөнцид манайх шиг яг ижлэн дэлхий байна гэсэн үг. За, нөгөө мангасуудын талаар тайлбарлана. Тэд хар нүхний тойрог замаас үүссэн. Агаар, ус, гал, шороо. Олон жилийн өмнө манай гариг дээр бийдсэн. Би тэдний эсрэг толдсон. Одоо харин танаа дэлхий рүү дайрч байгаа. 3 элементийг устгасан. Одоо сүүлийн үлдсэн нэг нь гал буюу хамгийн хүчтэй нь. Мистериогийн дэлхийг устгасан элемент юм байна. Чи түүнтэй хамт явж сүүлийнхийг нь устгах ёстой. Би чинь зүгээр нөхөрсөг хүн алчтэй. Тоор яасан? Дэлхийд байхгүй. Петр баахан хэрэггүй шалтгаан тоочноо. Димитри түүнийг буудалд нь хөргөөдөг. Петр Недтэй ярьж хагаад ашгүй фраг явахгүй нь гэсэн чинь сайн мэдээтэй бид фраг явнаа. Бодвол Ник Фьюри аяллыг зохицуулаад байгаа бололтой. За юу яцгаан? Тандри хайрт флаш байна. Хувийн жолооч Димитритэй Афи нуруугаар аялж явна. Петр Старкийн шилийг зөөж үзнэ. Дараагийн Тони Старк болгож чинь итгэж байна. Эдит гэж хэл. Намайг Эдит гэдэг. Би тань Тони Старкийн бүх протоколыг харуулж өгч чадна. Хэн болгоны царай дүрс бүр утасных нь бүх мэдээллийг нэг бүрчлэн харуулж өгч байна. MJ мессеж ичж гинөө. Ангийнх нь 0 орох гээд буух үед Петрийг нэгэн өрөөнд дууднаа. Сайн уу? Би бол Петр Паркер. Хувцаа тайл. Чи Спайдермений хувцас өмсч болохгүй гэсэн. Энэ өөр өмсгөл. Хувцаа тайл, алуу хурдл. Тэгсэн гаднаас Брэд ороод ирлээ. Харагдаж байгаа шиг биш шүү. Тийм байна. Ингээд зургийг нь дарчлаа. MJ-ийг эргүүлээд байгааг чинь би мэднэ. Тэр үннийг мэдэх хэрэгтэй. За, эвгүй нөхцөл байдалд ороод тоглоо шүү. Брэд Дэвис, түүнд миний зураг байгаа. Брэд Дэвис, тэр чиний бай юу? Тийм ээ, тэр бол бай. Дайралтыг эхлүүллээ. Хөө, бүр сансраас устгах төхөөрөмжийг идэвхжүүлчихлээ. Флаш, буцаагаад өг. Уушлаарай. Чи Брэдийн довтлогоо зогсоомор байна уу? Чи сая флашыг цогцсон уу? Үгүй. Галаллаа. Энэ хоорн шил байдгүй. Хоёр дахь дайрлыг эхлүүллээ. Тэр хөргийн шиг хар та. Гих хоорн тороо шидээд л ашгүй нэг юм алгын дрооныг устгаж чадлаа. Биднийг хэнэж анзаараагүй гэж бодож байна уу, Петр? Чиний шин дөрөх таалагдж байна. За, ганц зураг устгах гэсэн биш, яг Брэдийг тахил болгох гэж шүү. Брэд зургаа үзүүлэх гэсэн ч азар устгаж амжсан бололтой. Тэд Чехийн Фраг хотод ирлээ. Юу, би шинэ харилцаанд анхаараад жаахан завгүй байгаа шүү. Бид найзууд хэвээрээ те.
Нэрээ элементүүд хаана ирэх юм? Энд. Тэгэхээр Петрийг Фьюри аваад иржээ. Тэд галын элемент яаж зогсох талаараа ярилцсан. Тэр элемент нь төмөртөө ойр байх тусам томордог. Эцтэй гаргийг залих болно. Би найзуудыгаа аюулд оруулмааргүй байна. Чи найзуудыгаа алуулгаад дрон дуудсан баха. Хэдэн тэрбумын үнэтэй Старкийн системийг авахд бэлэн биш гэдгийг чинь харуулж байна. Дээвэр дээр сууж буй Петр дээр Мистерио түүнийг тайтгаруулахаар ирэв. Тэд хамтдаа баатруудын яриа өрнүүлээд эхлэв. Петр найзуудыгаа төр хугацаанд аюулгүй газар байлгах шаардлагатай болов. Үнэгүй дөөрийн тасалбар. Та нар хэр үнэтэйг мэдэх үү? Үгүй ээ, угаасаа хинч дөөр үзхийг хүсэхгүй. Брэд MJ-д суудл аваад байжээ гэтэл чи сайхан харагдаж байна. Тэгэл намайг тоогоо юу? Үгүй. Тоглож гинэ. Чи ч сайхан харагдаж байна. Хойлоо хамт суух уу? Паркер байрлалд очсон уу? Үгүй. Миний хажуу суумааргүй байгаа мó. Чи төрүүлээ сууж бай. За, би ч ам суудл хадгалаад байжээ. Гэхдээ олон суудл байна шүү. Би явах боллоо. Намайг өвдсөн гэж хэлээрэй. За, юу ч болсон тэр мангасыг биднээс хол байлгаарай. Сайн охин Брэдэд үлдээгээд явахаас өөр аргагүй болох нь дээ. Гэвч MJ яваад өглөө. Бэти ч бас 4 цаг дөөр үзэх сонирхолтой хүн байхгүй нь мэдээжээ. Ямар гэж Спайдермений хооцсон вэ? Black Spider-Man-тэй төсtöөл юм. Нээд ч найз охиноо дагаад явахаас өөр арга байхгүй л те. MJ бодвол Петрийг хайгаад байгаа юм болов уу? Гэнэт газар доороос галан мангас гарч ирвэ. Яг л тавсан цагта бэлдсэн газар дайсан гараад ирдэг шүү. Хамаг юм сүйдэж байх үед Мистерио болон хүн алс хоёр тулалж эхэлнэ. Харта Спайдермен юм шүү. Биш ээ, шөнийн сармагчин. Биднийг авраач. Шөнийн сармагчаа. Петр рүү довтлох үед Мистерио ирж хамгаалтын бүрхүүл ашиглана. Петр билгөө элементэд уусахгүй материалуудаар довтолж байна. Асын харагч руу ойртож болохгүй. Петр тороо шидтэл нэг юм оноод өөр тийшээ шидэгчлээ. Петр асын харагчийг тогтоон барих бол Мистерио маш сайн зогсоож байна шүү. Юу ч болсон чамтай уулзсандаа баяртай байна. Ингээд сүүлийн хүчээрээ довтлох шиг боллоо. Галан мангас устгагдсан бол тэндээс Мистерио үхлийн шархтаа хэвтсэн байх болно. Гэхдээ азар хараахан үхээгүй юм байна. Чамайг үнсмээр байна л да. Гэтэ би баг зэрэг бөөшчихсөн. Надад гав байгаа. Чам шиг хүн энэ дэлхийд байгаа нь сайн хэрэг. Маргааш бид Европын удирдлагуудаа уулзахаар Берлин явна. Чамайг ч гэсэн хамт авч явмаар байна, Петр. Старк чамайг сонгож өшөө авч болгосон. Сонголт чинийх. Явж ууцгаая. Ник Фьюри түүнээс Старк шиг хариуцлага шаардаад байгаа бол Мистерио түүнээс яг юу хүсэж байгааг нь асуулаа. Петрийн хүсэл бол тодорхой. Найзуудтайгаа хамт аялаж MJ-д сэтгэлээ илчлэх. Шилээч газар унгаацсан үнэн хариуцлагагүй. Наа чи юу юм? Эд шил. Шудраг хэлгээд чам зохихгүй л байна. Та зүгээд үздэй. Гүйгүүд. За яг уу. Хэр байна? Дараагийн Тони Старк чамд итгэж байна гэдэг үгийг Петр саналаа. Тэгээд Старк үнийг намайг алдаа гарахыг мэдж байсан. Тэгээ зөв хүндээ энэ шилийг өгнө гэж мэдж байсан байна. Тэгэхээр дэлхийд дараагийн Iron Man хэрэгтэй. Тэр нь би биш. Магадгүй яг тань шиг. Үгүй болдоо Петр. Эдит би бүх удирдлагын Мистерио шилжүүлж байна. Яаж ийна? Петр зөв зүйлээ хийж байна. Старк үүнийг чамд өгсөн. Старк надад сонголт өгсөн. Энэ миний сонголт. Тэр чамд л өгөөсөн. Ингээд шилнийхээ бүрийн эрхийг Мистерио шилжүүлвэ. Нэр төрийн хэрэг. Петр ингээд том хариуцлага өөр нэгэн шилжүүлж өөрөө MJ-тэйгээ уулзахаар явлаа. Харин лонжд байсан бүх зүйлс алга болоод орчин нь солигчд юм да. Мистерио маш хороо инээгээд баяраа тэмдэглэж байх шиг байна. Мистерио тэгэхээр жинхэнэ дайсан байжээ. Энэ хүртэл Петр зориулсан жүжиг тавьсны эцэст хүснээ авчээ. Мистерио Старкт өш сансан бололтой. Старк өмнө нь өөрийнх нь холограм системийг тоохгүй үгүйсгэж ажлаас нь халсан байж. Энд байгаа багийн гишүүд бүгд энэ их жүжиг зохион байгуулалтыг хийхэд маш үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдна. Дроны үзэгдэл, Фьюриг мэхлэх, шинэ баатарын дүр зохиох гээл энэ бүгд тэдний төлөвөө маш сайн болсныг илтгэж байна. Бүх хүн нэг муу носгоо жаалыг биш, намайг сонсох болно. Бас манай багийнхныг бидний төлөө, Мистериогийн төлөө.
Би багаас гарсан гэд одоо сайхан аялах гэтэл тэдний явсан газар болгоноор мангас гарч ирээд байсан тул багш нь аяллыг цоцлохоор олчгож. Чи хаана байваа? Би чамд маш их санаа зовсон. Парис явсан бол гоё яахгүй те? Чи сайхан хаа. Оо, зориглоод орох гэтэл гараад ирлээ. Би энэ аялыг ингээд дуусгамааргүй байна. Хоёлаа хамт ямар нэгэн хөвгөлтэй тгий хамт гарыг гэж юу? Тгий 10 минутын дараа уулзъя. 5 минутын дараа. Ингээд манай хоёр болцох нэ эцэст нь. Би чамд нэг зүйлийг хэлхийг удаан хүссэн. Би чамд би хүн аз гэж юу? Оо, хүний үг бүтэн сонсчихгүй маа. Би хүн аз биш ээ. Би чамайг нилээ ажигласан. Чи ямар нэг юм болохоор гинэт алга болчихдог штэ. Петр худлаа мэлзээл. Өнөөдрийн нөхөр ч гэсэн шөний сарамгчин байсан штэ. Тэд адилхан тоор хэрэгэлдэг гэж юу? Ингээд нэг юм гаргаад ирлээ. Намайг хүн аз гэж бодсон болохоор ажигладаг байсан юм уу? Тийм ээ. Өөр яагаад тэгнэ гэж? Ингээд яг урам нь хугарах гэж байтал нөгөө төхөөрөмж гинэт идэвчээд утаан мангас шиг проектор үзүүллээ. Тэгээд одоо л нэг учрыг олов бололтой. Энэ бүхний ард Мистерио байсан гэдгийг мэдлээ. Би бол хүн аз. Бас би баларчглаа. Мистерио харин багийнхантайгаа үзэгдлийн туршилтаа хийж байна. Хэдэн дронууд хиймэл дүрсэл бий болгоод яг л бодит юм шиг үзэгдлүүдийг харуулна. Лондонд илүү их суурил авчираад өөрөө илүү өндөр түвшний баатар болох гэж байх шиг байна. Энэ үеэр нэг дүрсэл гацаад байсан тул яагаад гэтэл тулааны үеэр нэг ширхэг дрон алга болсныг одоо л Мистериод хэлж байна. Энэ бол бүх зүйлийн баталгаа тул Мистерио нэлээд ууртай хүлээж авна. Эдитер дроны байршлыг хайлган Петр Паркер бүхнийг мэдсэн гэдгийг ойлгоно. Вильям, энэс болж би хизээ нэг өдөр Петр Паркерыг алвал түүний цус чамаас болж урсан гэдгийг ойлгоорой. Яна одоо намайг дрон алхаар ирэх байх та. Чамд алуучны дроны удирдлага байсан юм уу? Брэдийг алах шаснаас хойш болсон. Юу вэ? Чи Брэдийг алах гэж байсан юм уу? Петр өмсгөлөө аваад Фьюритэй уулзахаар шийдэв. МЖ ярагшаа хараал. Тэгсэн нээдч гайхаад Петрийг хамгаалах гэж төөрөгдүүлэх гэсэн чинь хэдийнэ баригдчихсан шүү дээ. Чи мэ ихчрэл залгаад намайг Берлинд хамаатныдаа үлдэхэр болсон гэж хэлээрээ. Асуудалгүй. Та нар ч амархан худлаа явах юм аа? Ямар нэг өрсөлдөөн биш шүү. Би хамгийн ихэнд мэдсэн л дээ. Петр Фьюриг олж уулзах гэсэн чинь Фьюри баг түүнийг олж уулзваа. Найз өхнийхөө тухай ярих гэж ирээ юу? Эдитийг хэлж байгаа юм. Петр ингээд юу болсон бүх үннийг хэллээ. Гэхдээ Мистерио тэнд хэдийн ирчихжээ. Хойр очман шууд хойрон тэдэн лөө дрон довтлно. Хуурамч үзэгдэл бий болгоод Петр яаж чадахгүй нь болтой. МЖ хүртэл аваад ирсэн гэж бодтол мэдээж хуурамч үзэгдэл байна шүү дээ. Ер нь л айгүй хүчтэй дайсандаа тулгарх шиг боллоо. Супер хүч байхгүй ч гэсэн технологи давуу тал бол үнэхээр өндөр түвшинд харагдаж байна те. Чи хангалттай сайн байсан бол тооны амьд байх ч байсан юм билүү? Ингээд Мистериогийн гайхамшигт үзэгдлүүд үргэлжиж байх үеэр төс Фьюри араас нь буучглаа. Чи энэ талаар өөр хинт хэлсэн? Нэт бол МЖ-д. Оо, дахиад хуурчглаа да. Мистериогийн жүжигийн тоглолт бол үнэхээр янз юм багаз. Тэр тархиар наадах хүмүүсийн дүрд орж орчин тойрныг самууруулах тактик нь мундаг гэж. Намайг үнэхээр уушлаарай Петр. Маа. Петр чүү амьд үлджээ. Сэртэл хаана байна вэ? Нидерландд тавтаа барил. Нэг газар хоригчихжээ. Нэг мө цоож бол юу юм бэ те? Хүмүүс нь сайхан зантай юм аа. Уцаар нь гуйж байгаад хайбиг доодоо. Чи яг мөн үү? Зөвхөн чиний мэддэг зүйлийг хэл. Чи Герман том үний кино үзсэн байхаа? За болно. Петр дахиад яхаа мэдхээ болоод гасчихсан болтой. Би түүнийг санаад байна. Би ч гэсэн санаж байна. Эсторкийн сайн бодлого хийсэн ганц зүйл нь чамайг сонгосон явдал. Гэхдээ тэр хийх ёстой зүйлийг хийсэн байх. Найз ууч асуудалд ороод нүдний шилээж олжглаа. Одоо яах гэж байна? Уцаа өгч вэ. Нууц үг нь юу юм? Нууц үг. Гүй ээ, нууц үг нь. Нууц үг гэж хэлээд байна. Тэд Лондонд байна. Надад өмсгөл хэрэгтэй. Өмсгөлийнхөө бүх үзүүлэлтийг өөрчилж болдог байх нэ. Ер нь бол тэгэхээр Петр Фьюритэй одоо хүртэл уулзаагүй гэсэн үг л дээ. Та нарт нэг зүйл сонирн биш вэ нүү? Харин тийм ээ. Би шинжлэх ухааны аялалд гарсан байж ямар ч шинжлэх ухааны юм үзсэнгүй. Үгүй ээ. Петр дандаа л алга болох юм. Өмнө бас алга болоод өөр эмэгтэйтэй хувцаа тайлаад байжсэн. Брит, чи яагаад угаалгын өрөөнд хүмүүсийн зургийг дараад байдгийг? За явцгаая. Дахиж битгий угаалгын өрөөнд зураг дараарай. Энд ч Мистериогийн хийж байгаа ажил байх нь. Мистерио харин нөгөө жүжигээ тоглож байгаа болтой. Дараагийн дайсан гарч ирэхийг Фьюри хүлээж байгаа болтойдог. Өөрөө бол шал өөр газар бүх удирдлагыг хянаж байгаа юм байна. Гэвч түүний бай бол Фьюри болон Петрийн найзууд байх нь.
За, шоуга эхэлцгээе. Happy Fury руу залгаад нэг онцгой утгагүй юм ярьлаа. Гэхдээ тэдний хайрцаг нууц зурс байжээ. Надад ямар нэгэн болоод үүнийг MJ дөгөөрөө. Чи өөрөө өгөө. Чи Петр сенсей ашиглаарай гэд найзуудыг нь аврахаар явлаа. Автобусны жолооч алгаа. Бүх юм бидний хялтанд байгаа. Үгүй шүү. За, Лондонгийн гүүр хавар хуурамч үзэгдлүүд илүү сүртэй өмнөхөөсөө ч илүү өөр төвшний зэрэглэлд хамаарагдахаар болжээ. Бүх элементүүд нийлчихсэн. Яг л Болтрошоо угсрагдсан мангас дээр мэдээж дөрмийн дагуу Мистерио зогсохоор ирнэ. MJ ч ухаантай юм аа. Мистериогийн нууцыг мэдсэн тул тэднийг алах гэж байгаа гэдгийг нь ойлгов. Happy-гийн онгоцноос Петр дээрээс нь өсөрч орох гэж байна. Манай их та хоёрын дунд гээл унлаа. Мистерио бэлэн тексттэй Fury-д юу болж байгааг илтгэх боловч нэг Fury хэдийнэ гадарчихсан байгаа шүү дээ. Хүн Аз энэ зүйлсийг бодит биш гэж итгэн дронуудын байршил дотор нэвтэрнэ. Мистерио ч хүн Аз ирснийг мэдэж авнаа. Хүн Азийн шин техник цахилгаан дор хэдэн дронуудыг амархан устгахшлаа. Fury ч яг урд нь дрон гарч ирснийг мэдэж байсан бололтой. Дэл Мистериогийн байршлыг олж чадлаа. Дааж хажуунаас нь дрон дөш. Яа, нийлээ өндөрөөс унлаа. Флаши ачаар Happy-гийн хувьд ангийнхан найзуудыг олох амархан байлаа. Би та нарыг аврахаар ирлээ. Хурдан огцсон суу. Хин бэ? Би хүн Аздаа ажилладаг. Та хүн Аздад ажилладаг юм уу? Үгүй, би хүн Аздаа ажилладаг. За, самхаг руу. Spider-Man дроноотой үзэлсэж явах оронд Мистерио найзуудыг нь алуулахаар дрон илгээлээ. Юунч хүнд лантуу сонгох юм бэ? Маа. Нилийн зузаан хантаа өрөөрөө нэвтрлээ. Дронууд галаарч туйргаад буудаад Spider-Man-ийн араас хөөцөлдөж өгнө. Яа, энэ хүртэл нилээн чадварлаг байж чадлаа шүү. Дахиад маа. Хажуунаас нь хүн Азийн торч дуусчиж. Дронууд гаднаас нэвтрэхэд ойрхон байна. Би тоглоом тогсоор хагаад ингэж үхэх гэж үү? Би тэнийг бичлэг тагиж хийхгүй. Чиний бичлэг ачаар чамайг олсон шүү. Хүн Аз намайг дагд юм уу? Би та нарын амийг аварчээ. Бид одоо үхэх гээд байж гин. Би хүн Азийн ихчид хайртай. Бүгд сэтгэлдээ удалж байгаа өстэй. Spider-Man-ийн юу хийхийг харцгаая. Баргал Captain America Мистериог бариад авчихлаа. Дахиад төс. Одоо тэдний дахин нэг галзуу тулааныг харцгаая. Энд Петр Spider сенсей ажилуулах шаардлагатай. Мистерио өөрийнхөө дронуудад оногджээ. Чи намайг хуурсан. Чи сайн хүн Петр. Тэр чиний суултал. Старкийн зөв байсан. Энэ чамдал гэтэл Spider Sense үнэхээр сайн ажиллаж шүү. Петр нүдний шилийг авснаар бүх дронуудыг унтраах тушаал өглөө. Яагаад энэ бүхнийг хийж байгаа юм? Чи ойлгоно Петр. Петрийн найзууд аюулгүй болжээ. MJ шууд Петр рүү гүйж байна. Тэд яагаад ч юм үнэхээр дотн тэрвэрлэлээ. Нэг залуу энийг надад өгсөн. Энийг Парист очихоор чамд өгөх гээд үнсээ давлаа. Чамайг хүн Аз гэж бодсон учраас хардаг байсан юм биш шүү. Чи надад таалагддаг. Чи ч бас надад таалагддаг. Ямар сайхан хэсэг вэ дээ. Эцэст нь тэд хосууд болж байна гэж юу? Амьд өөжээ. Нууц зурсыг ойлгосон сайн хэрэг шүү. Би эхнээсээ л Мистериод итгээгүй. Наа чин 100% итгэж байсан. Би Паркертай уулзмаар байна. Тэр залгнаа. Манай хоёр хөдөлцчээ. Харин нээд Бэти хоёр салчгаж. Гэхдээ ямар нэгэн токсик харилцаагүй найзуу чиг л Мэй ихч дүүгээ тосгоор иржээ. Та нар болцож байгаа мó? Тийм ээ. Үгүй ээ. Би тэгж бодсон. Би явлаа. Болцоотой. MJ-ийн хувьд ч аимшигтай болцоо байх нэ. Кредит сцен дээр тэдний болцооч агаар дээр нэлээд удаа өнгөрсөн бололтой. MJ дахиж ингэж болцохооргүй л боллоо. Гэвч мэдээгээр Мистерио гарч байна. Үхээсээ өмнө нэгэн бичлэг бичээд үлдээжээ. Би элементүүдийг устгасан ч энэ гүүрнээс энд буухгүй нэ. Хүн Аз ямар шалтгаангүй над руу дайрсан. Түүнд Старкийн дрон байгаа. Тэр өөрийгөө цорын гац шин төмөр хүн гэж хэлсэн. Бүх дроноор дайрахад итгэлтэй байна уу? Тийм ээ, бүгднгээр нь дайр гих бичлэг харагдана. Ингээд Spider-Man Мистериог алсан буруутан болов. Дахиад бичлэгний төгсгөлд хүн Азийн нэр бол Петр Паркер. За, энэ хүрээд кино маань дууслаа. Хамт байсан та бүхэндээ дахин баярлалаа.
Та нар ийм идэвхтэй сайн үзээд л байл. Дараагийн анги тун удахгүй. Йоо, дараагийн ангиг ярьж өгөхийг Тэсэн яадаг хүлээж шүү. Учир нь Spider-Man ч гэлтгүү, Marvel ч гэлтгүү. Бараг бүх цаг үед үзэж байсан кинонуудын топ 3-т орохоор бүтээл байсан. Миний хувьд бол шүү. Лайк, subscribe дараад хүлээж л байхад YouTube дээр ч notification ирсэн байх болно. I don't